дэргэд галзуурсан гэж хэлж болдгоо маа. Галзуурсан хүний дэргэд галзуу гэж хэлж болдгоо мэдрэг гэж байгаа шүү дээ. Тэгээд хэлэнгүүтээ хэн бол утгаа аваад ингээд ардаа нууж байгаа эсвэл. За энэ чинь л одоо жүжигчин өөрөө тэр юмстай шууд одоо сэтгэж гаргаж ирж шүү дээ. Ийм учраас жүжигчин хүн гэдэг чинь бас тэр дүрийг бүтээх тэр болж байгаа үйл явдлыг одоо тодруулж өгч байхгүй юу. Гонсор багш нэг инээдэг хэсэг байдгийг. За болно гэж найруулагчтай гин. Тэгсэн уучлаарай найруулагч уучлаарай би одоо дахиад нэг ахуудаа арай биш болчтой инээд маань гэж ингээл. Тэгээд бүр ингээд тэр хэсгийг найруулагч дахиулж ахуулах ш. Жүжигчин өөрөө охоолын янзаар ахуулж исэн байхгүй юу. Тэгтэл хажуу талаас нь манай дамжин сурга тэднээс хоорондоо бие биенээ их хөөрхөн явуулна. Яочтой ш та дамжин сурга. Ясан ч одоо ахуулдаг юм дээ. Хүүхэн шиг нэхгэг бол болж л байна шүү дээ. Тэгэж хэлжсэн нэрөөсөө мартагддаггүй. Залуу улсууд хамт явах шиг сайхан юм хаваа. Хоёулаа яваа, хоёулаа яв. Тиймээ цог явцгаа хүүхэд, цог явцгаа. Чи Хоёр ч надаа болсон түүний бяцлагэд ичгсэн шиг яргалаа. За бохимдгоо хэлээ. Улам хоёулаа явсан хоёр учир гэгч. утга төгөлдөг болгож өгдөг. Гаргаад өгсөн юм тайлаг. Сэжүүрийн чи би л гаргаж өгсөн байхаа. Цэвэн жугын дүр бол одоо энэ кинод бас их том дүр биш шүү дээ. Жижигтэр дүр баг. Гэхдээ л тэр ороод гарах тоолонгороо л тэр хүний одоо анхаарлыг татаж чаддаг. Тэгж тоглож ирсэн байхгүй. Жамцын хүү төмөр ээжтэйгээ адилхан байх уу? Эсвэл аавтайгаа адилхан байх уу? Альтай нь цэвэн жугатай адилхан байна уу? Одоо гомсронготой адилхан байна уу гэд ярилцахад ярьж байсан. Тэгээ энэ гомсронготой аавтайгаа ер нь адилхан байж болмаар юм. Тэгвэл юу нь адилхан байж болох вэ? Ямар будаг хэрэглэх вэ? Яаж одоо өс сахал хийх вэ гэд ингэж ярьж байгаа. Тэгээд миний зургийг одоо миний өдөр өсний самналт энэ тэрийг яагаад миний зургийг яаж ээж авчгаад тэр зураг өсний байдлыг харж ээж гомсрон багшд парик хийж ирсэн. Тэр Германы хүн одоо ингээд заагаал ичин хорлоо энэ зааж ирсэн би одоо миний нүдэнд харагдаж байна. Тэгэхээр энэ бол одоо тэр энэ хүүдэн тоглож байгаа жүжигчний өс нь ийм байна. Тэгэхээр энэ үсийг ийш нь татаж ширхгийн татаж хийх хэрэгтэй. Тэр гомсрон багшд өсгсөн парикийг бол тэгж хийж ирсэн. Тэгээд нүүр одоо будгийн хувьд бол энэ Германы нэг одоо нүүр хөрөгч энд голчлон ажиллаж байсан. Энэ дээр одоо манайхны одоо баяр жаргалгаа, найдан жуугаа, ичин хорлоо гэдэг олон юмнууд бас тэр юмнуудын одоо өгс сахлуудыг хийж байсан. Гэхдээ голчлон ичин хорлоо одоо голчлож энэ киноны нүүр хөрөгчээр бол ажиллаж байсан юм байна. Гомсрон багш маань тэгдгэлдээ хамтарч ингээд тоглоод харьцахаар зэрэг бид нар чинь айгаал чичрээл ярьж чадахгүй эднэр байдаг тэгдэг юм аа минийхөө энэ чинь одоо ингээд өөр өөрсдийнхөө дүрийнхээ шугамар л хандан шүү дээ багш шав гэдгийгээ мартах хэрэгтэй гэл ингэж хэлж өгдөг байсан юм. Нэг одоо мандах хөтөрийг үнсэлж байгааг харж чад тэрийг хэлэх гээд одоо аавд хэлэх гээд гүйж байгаа. Нэг байшингаас нэг байшилд гүйж байгаа. Тэр хэсгийг маш их олон дахин авсан. Тэр энэ юунд алтан булгад авсан юм л да. Алтан булганы гэдэлгээд шүү дээ. Одоо энэ юуны шуун бавхын задлт. Тэнд зургийг авсан. Тэгэл дамжин сарнгаа их олон дахин гүйл яагаад гисэн юм байгаа юм дээр их олон дөвл авсан юм байгаа. Тэгэл дамжин сарнгаа бүр ядарчгаад бүр хөлн өвдөөд амьсгаан авахсаад цаймаа энэ төр авсарж уулгаж байл. Тэгээд л ажиасан би бол санжаа тэг зэрэг авчихсан. Тэгээд дамжин сарнгаа тэрүүд бол одоо бас асан гайгүй л байсан бахад ингээд 50 гарч байсан уу юм урчсан юм байсан. За хөгжмийн зохиолч мөрдөрж байгаа байсан. За хөгжим бол одоо бас инээдмийн киноны хөгжим гэдэг чинь бас өөр мэс байдаг юм л да. Тэр чинь тухайн болж байгаа үйл явдлыг биш тодруулж өгдөг гол нь бол тийм байсан юм байна.